Манай гурван аялал үргэлжилсээр Кансай гэдэг газар хурж ирлээ. Азар гол устай газар яваа болохоор арай ч өлсөөд өгчгүй юм шиг байна. Жин загас барихаар сууж яснаа гинтхэн гол руу өсөрч ороод ууд дүрэн Кобан олчт юм да. За гайс энэ Кобан гэдэг нь Япончууд Эдо 2-ны үед хэрэгжилжсэн зоос ч биш, гулт майч биш, нэлээд их хэмжээний алтны хөлцтэй мөнгөнд тэмдэгт юм байна лээ шүү. Манайхан бүр баядсан болохоор эхлээд цадтлаа идэн үсттэй. Тэгсэн чинь Жим мөгөө хоёр фүүг хаяад улаан дэнлүүний годомч руу яваад орчихно. Ийшээ ядчихт эмхтэн өнгө ор 20-той байд гинэ. Манай хоёр ч мөнгөө үзүүлтэл энтхий эзэн бүр хамгийн хөөрхөн охтууд манайд л байдаг юм штэ гэж сүрхий долгоноол. Гэхдээ хөөрхөн охтууд нь одоо эднэр гэж үү? Энэ донд нь харин ганц хөөрхөн эмхтэй байж таарад манай хоёр шууд хайчлуу давадтал мүгэн ялцдаг. За тэгсэн манай эдээ олсон мөнгө зүгээр ч нэг мөнгө биш байж. Энэ газрын боссынхан доор ажилтдаг нөхдүүд хэд хоногийн өмнө энэ мөнгийг нэг тийш нь хүргэж өгөх ёстой байсан ч замдаа алдсан юм байна. Бас эднэр чинь их л нууц ажил хийдэг буруу гарын нөхдүүд бололтой. Дотроосоо бас нэг урвагч олоод барьчих. Тэгсэн харин энэ урвагч нь ганцаараа биш байж. Түүний хамтрагч нь мүгэний сонгосон царайлаг эмэгтэй байдیں۔ Тэгээд энэ эмэгтэй хамтрагч нь баригдсан болохоор мүгэнийг ухаан алдуулж агаад яг зүхтах гэтэл манай хүн босоод ирнэ. Мүгэн чинь бүр ширүүн охтодод дуртай энэ тэргээд бараг цохиулсан таалагдаад байгаа юм шүү. Харин хөөрхнөө чинь мүгэнийг ямар хүчтэй гэдгийг мэдчихэд хажуу өрөөнд орж хахад гоё юм үзүүлээ гэж худлаа яриад хамгаалагч нарын мүгэнээр зодуулж агаад хамтрагчаа аварлаа. Гэтэл саяны нөхдүүд чинь улсын мөнгөнд тэмдэгтийг хуурамчаар үлдэрлэлт юм байна штэ. Тэгээл босс нь өөрийнхөө хийсэн купана таниад байсан юм байна. Энэ хөөрхнөө бүр мүгэнийг ашиглаа сурчлаа шүү. Нөгөө гоё юма доошоо бууж агаад үзүүлээ л гин. Тэгээд энэ хоёр доошо буугаад иртэл нөхдүүдийн хуурамч коба хийдэг нууц газар нь байх бөгөөд манай хөөрхнөө чинь эднэрийг бүтэн жил мөрдөж байгаа нууц ажилтан юм байна. Босс нь бол манай хоёрыг эндээс амьд гарахгүй шүү энтергээл мангар өөртөө ихтэй байсан ч мүгэн бүр нүцгэн гараараа хамаг хүмүүсийн бут нэргэж байгааг хараад шок. Тэгээд эцэст нь өөрөө азаа үзэхэр шийдээд амжилт олоогүй тул баривчлагдсан байдгийн. Хөөрхийн мүгэн өнөөх гоё юма хизээ үзүүлэх юм гээл. Харин хөөрхнөө яг үзүүлж харагдаач. Мүгэнийг ухаан алдуулж хаяад нэг газар орхиод буцаж явахдаа ирээдүйд мүгэнийг заавал өөрийнхөө нөхөр болгоно гэж хамтрагчтай хэлдэг. Ингээд манай гуравч удалгүй замдаа гарлаа. Мүгэн бас зүгээр явахгүй замдаа таарсан хоёр охиныг найрч гаал. Зад охин найрах бол манай үний хийх юм угаасаа биш юм байна. Энэ үед хаанаас ч юм Японд лойчсон крүүийн нөхдүүд гарч ирээд энэ ууланд байдаг Йошицүнэ гэх мангасын тухай фристайл хийж яагаад явна. Энэ мангасын тухай үлгэр домог нь Жим мөгөө хоёрт сонирхолтой санагдсан болохоор явах замаасаа хазаагаад мангасыг хайх дээр санал нийлдэг. Харин Фүү энэ хоёрт дуурлаад наран цэцгийн үнэртэй самурай хайх аялалдаа ерөн зүгээр өөр хамгаалагч олоод авчих юм чин гэд энэ хэд маань муудалцаад салаад явлаа. Ингээд орой чуулж нөгөө том юм яриад салаад явсан Фүү ганцаараа өстой алингаа алдж байна. Мүгэн чин гинтхэн Жинтэй тулдах байснаа санаад Жинийг хайгаад явж итэл түүн рүү нэг нөхөр баахан сум харавж яснаа чи Мацума овгийнх уу гэснээ биш болохоор нь шууд хаяад явчихна. Харин Жин рүү нэг нүрээ нуусан сэлэмчин дайрч ирнэ. Гэтэл энэ нөхөр Жинтэй хамт бэлтгэл хийдэг байсан нэг багшийн шав юм байна л да. Гэхдээ эн чин багшийнхаа өшөөг авах гэхээсээ илүү Жинийг ялж нэр хүндтэй болох зорилготой гин. Харин Жин түүнд намайг алсан гэж хүмүүст ярьж болно. Би угаасаа удахгүй өгчөж магадгүй. Гэснээ шууд доошоо өсөрчдیں۔ Фүүг ухаан алдаад сэрэхт нь танихгүй хүн түүнийг аварсан байдаг. Энэ брог Окуру гэдэг юм байна. Бас ярьж байгаа яриа, хийж байгаа үйлдэлгээд бүх юм кул байх бөгөөд аялж яваан байна. Түүнийг байхгүйд тосгоныхын хүмүүс халдварт өвчнөөр өөдүүлж эхнэр хүүхд хоёроо ч бас алджээ. Тэгээд бас Окуругийн явах зүг нь Фүүгийнхтэй адилхан гэдгийг сонсоод түүнээс хамт явахыг гуйтал даанч Окуру ганцаараа явах ёстой гэд зөвшөөрсөнгүй гэж. Энэ үед харин мүгэн дээр Мацума овгийнхан хурж ирснээ манай үнийг Окурутай андуураад алахыг завддаг. Гэтэл эднэрийн толгойлогч нь гарч ирээд наадах ч Окуру биш байна гэд ухрах тушаал өгөхөд мүгэн нэг нөхрийн сугалж үлдээд ямар учиртай үнийг яг яагаад хайгаад байгааг нь асуутал Окуру ч нь тосгоныхон бас эхнэр хүүхдээ хүртэл алсан жинхэнэ галзуу нөхөр. Тэрнийг зогсоохгүй бол бүр яаж ч магадгүй гэдэг. Энэ үед Жин Мацума овгийнхны байгаа газрын хажууханд явахдаа эднэрийн ярианаас Окуругийн тухай сонсдог. За тэгсэн Окуругийн жинхэнэ түүх бол түүнийг тосгондоо ирэхэд хүмүүс айл хэдийн дайрч ирээд тосгоныхон болон гэр бүлийн хөнөөсөн байж. Энэ үед түүн дээр мүгэн хурж ирээд чи Окуру үсттэй. Чамаа галзуу өвчтэй гэж сонссон болохоор тулалтахаар ирлээ гэдэг. Фүүг сэрэхт нь Окуру байхгүй байсан болохоор
ойр хавтаа хайж исэн чинь бутан дунд нэг хүн зогсож байгааг хараад айсандаа чанга орилтол Жин ойрхон явж таарад хүрээд ирдэг. Гэтэл нөгөө бутанд байсан хүн түрүүний сэлэмчин байж Жинийг яасан ч зугатаалахгүй заавал үхсэхээ үдсэж дууснаа л гин. Жин ч түүний хүслийг хүлээн зөвшөөрч үхлийн тулаан хийтэл хүссэн юм хүзүүгээр гэдгшгэл юм боллоо. Бас үхэхээс өмнө би нэр хүнд хайж ирсэн бишээ. Би чамшигл чадварлаг болохыг хүссэн гэж хэлээд тэнгэрийн орондоо залардаг. Харин Мүгэн Окоро хоёр яг сайхан тулдаж байтал нөгөө гарууд хурж иржлээ болноо. Бас эднэрийн Окоро гэж ойрлох чимээг манай хоёр сонсчоод наашаа ирж явна. Тэгсэн Окоро Мүгэнийг битгий оролцгож хэлээд өөрөө бууж өгөхөр болдог. Гэтэл эднэрийн барьсан галт сумыг харчаад Окоро өнгөрснөө эргэнэг сантал улсаас эдний тосгонд туслуулах гэж явуулсан хүмүүс нь туслахын оронд халдварт өвчин тархахаас сэргийлж бүгдийг хөнөөцсөн юм байна. Тэгээд Окоро бүхнийг мэдж байгаа болохоор түүнийг ч бас хөнөөх ёстой гин. Харин Мүгэн өөрийнх нь өрсөлдөгчийг булаасан нөхдүүдийг хашрааж байтал Жин бас гарч ирээд тосолдог. Харин Окоро шатсан чихтэй алгуурхан алхасаар хаднаас үсэрчнэ. Ингээд бүх зүйл дуусч манай гуравч буцаад нийлэв бололтой. Фүү яагаад тэр наран цэцгийн үнэртэй самурайг хайгаад байгаа вэ гэвэл ээжийнхээ өшөөг авах гэж байгаа юм байна штэ. За ямар тач учир зүгөө болсон манай эд нэг газар хоол идэх гэж сууж байлаа. Мүгэн ер нь бол уншиж чадахгүй, мэддэг ганц үсэг нь ноо. Тэгэл болоо. Тиймээс хоол захиалахдаа дандаа Жиний авсантай адилхныг авд юм байна. Тэгсэн чинь хажууханд нь сууж исэн нөхөр гинтхэн Мүгэнийг тэрвч аваад бичиг үсэггүй тэнэг чигээрээ байж болохгүй үсттэй энэ тэргээл баахан ойрлж агаад тасраад унцдаг. Хоолны тооцоо хийх болсон чинь манай эдийн мөнгө нь хүрдэггүй. Тэгсэн Мүгэн тооцоог энэ нөхөр дээр биччихээрэй гэснээ гараа авчдیں۔ Гэтэл энэ согтуугаар чинь энэ хоолны газрын эзэн байж таардаг. Энэ хотын онцлог нь хан дээр графит зурх мод дэлгэрсэн юм байна. Жин энэ хотод ирснийх нэг тулааны сургуулаар ороод гарах ёстой гин. Харин Мүгэн хүн алхад бичиг үсгээр ер нь яадгийн. Гэсэн мөртлөө л дотроо бол уншиж сурахыг хүсдэг юм байна. Фүү тэрийг мэдчихэд ганц хоёр үсэг зааж өгж явахаагаар хоолны газрын эзэн Мүгэнийг шүүрээд зүгтчихнэ. Тэгээд Фүү Мүгэнийг хайж явтал гудамд хоёр царай муутай юм. Нэгнийхээ царай муутай гайхаал муудалцж яхад нь Фүү тэдэнд юу вэ? Ихрүүд юм шүү гэд хэлсэн чинь нөгөөдүүл нь Фүүг амар сүртэй бүсэлж авснаа. Яасан хөөрхийн энтергээд бас өдөж харгаагаад бараг булаацалтаад байгаа юм шүү. Гэтэл энэ үед Жин хурж ирснээ. Удаан уулзсангүй шүү гэд энэ хоёрыг таньдаг бололтой. Харин хоолны газрын эзэн Мүгэнд бичиг үсэг зааж өгч гээл гэртээ дагуулад ирж. Тэгээд хүмүүс чамайг бичиг үсэг мэдэхгүй болохоор шоолоод байгааг харахгүй байна уу гэхэд Мүгэн ч бас сурах урам зоригтой боллоо. Энэ хоёр брооч нь Жинийг ах гэж хүндэлт юм байна. Бас энэ хоёрын хийдэг зүйл нь хан дээр графит зурх бөгөөд хамгийн хэцүү аюултай газар зурх дуртай гин. Тэгээд эдний маргааныг шийдэхин тулд хэн нь илүү аюултай газар зурж чадах вэ гэдгээр өрсөлдөхөр болно. Энэ хооронд манай багш шав хоёр нэг нь сурах гэж нөгөөх нь заах гэж зүгээр хөглж өгж байна. Харин ихрүүдийн аав нь амьд байхдаа Жинээс өөрийн нөхчүүл хүүхдүүдийг харж хандаарай гэж гуйж байсан байна. Манай хоёр аавынх нь оршуулган дээр цэцэг тавиа зогсож байтал Жиний хуучны танил нэг хөгшин лам урч ирээд ихрүүдийн аавыг чухам яг яаж өгснийг ярьж өгдөг. Түүний эзэмшлийн тулааны сургууль нь хамгийн амжилттай байсан болохоор бусад сургуулийн эзэд ноёд түшмлүүдэд гомдол гаргаад гараа тайр эсвэл сургуулаа хаа гэж ихрүүдийн аавыг шахалтанд оруулснаас болж сэппүку хийж өгсөн юм байна. Харин Мүгэн маань ганцхан өдрийн дотор 1-р ангиа төгслөө гэж. Тэгснээ Фүү дээр ирэнгүүтээ дууга цонхон дээр ном дэлгээд сууж энтрээ. Ихрүүдийн графит тулаан эд өрнж байла. Тэдний сонгож авсан газар нь эцгийн шахалтанд оруулсан хүмүүсийн эзэмшлийн талбай байх бөгөөд үүгээрээ тэд эцгийнхээ өшөөг авч байгаа юм байна. Гэтэл Мүгэн энэ хоёрын буруу бичсэн үг болгоныг ардаас нь засаад явж идэг шүү. Ингээд тэмцээн дуусч ялагч нь ихрүүд биш Мүгэн болж таард юм да. Харин ихрүүдийн графитыг хараад биширсэн загварын дизайнер бро энэ хоёрт ажлын санал тавьдаг. Мүгэн ч бүр галзуурсан юм шүү. Бүх хэд зүйлс дээр нэрийг бичээл. Ёстой нэг дөнгөж бичиг үсэг сурсан хүүхэд хан дээр сараачдаг шиг л юм болж байна. Бас Мүгэний нэр Японоор хязгааргүй гэсэн утгатай болохоор өөрийнхөө нэрэнд зориулж шинэ ханд зохиосон нь энэ байлаа. Ихрүүд харин Эдод очиж загварын салбарт амжилт гаргаад тэдний графит хэм маяг дэлхийд даяар тархжээ. Нэгэн салхитай жиндөөхөн өдөр Фүү эзэнгүү байшинд гал түлээд нөгөө хоёроо хоол авчрахыг хүлээж суутал түүн дээр үл таних эмэгтэй хурж ирээд тусламж гуйдаг. Тэгсэн нэг их удалгүй ардаас нь хоёр хүн саяны эмэгтэйг хайж ирээд баахан нэгжиж байгаад гараад явлаа. Харин манай хоёрыг тосгоноор алхаж явтал цагдаа нар Христийн шашинтай хүмүүсийг илрүүлж байгаа нь нэгээд хүмүүсийг нэг нэгээр нь энэ Христийн дүрстэй баримл дээр дэвсүүлж байдаг.
Мүгээнийх ч бас Христийн шашинтан биш л юм бол дэвс гэсэн чинь манай хүн юу гэж хүний үгэнд орхов дээ. Өөдөөс нь хийгжүүрхэд яг тулдах нь гэтэл нэг Христийн шашинтай номлогч буутай хурж ирээд энэ хаваар жаал шуугилж байгаад яваад өгнө. Харин нөгөө эмэгтэй чинь фуд байдаг гавлын ясны хэлбэртэй зүйлтийг харчаад чи доторхын нэг хардаа. Гэтэл дотор нь Христийн загалмай юж шүү. Анх Японд Нагасакигийн хажууханд байдаг арал дээр Христийн шашинтнууд ирсэн юм байна. Тэгээд фүү наран цэцгийн үнэртэй самурайг дөнгөж асуугаа сууж итэл гинэт нөгөө хоёр нөхөрчин буцаж ирээд манай фүүг нам цохиж унагаагаад өнөөх эмэгтэйг аваад явчихдаг. Фүү сэрсэн даруйдаа шууд л жим мөгөө хоёрыг аваад нөгөө эмэгтэйг суллахаар иртэл энд тийм эмэгтэй байхгүй. Та нар хүн андуурсан биш үү гэж авд юм да. Тэгснэ манай гурвыг хөсвөл энд хонж болноо л гин. За тэгсэн шөнө болоход фүү баахан дэнлөө ирсэн хүмүүс нэг агуураа орохыг харчаад ардаас нь дагаад иртэл өнөөх номлогч хой энд зүгээр хүмүүсийн дархийг угааж байна. Хэдий чинээ их зэвсэг хийн төдий чинээ деваажинд очих тикеттэй болноо ч гэж ах шиг. Харин жин фүүг хайж явахдаа хідэн нөхдүүд зэвсгийн 8 хийж байгааг олж мэднэ. Номлогч хой ч нөгөө эмэгтэйг бүр хүчээр ихнэрээ олгоч гол барьж авчруулсан юм байна шүү дээ. Тэгснэ шашин бол мөнгө олох хамгийн цэвэрхэн арга энтергээл донгосч өгнөө. Японы түүх соёлын хамгийн үнэтэй эд зүйлсийг худалдаад авсан шах шиг. Бас болоогүй энэ эмэгтэйгийн аав нь яг яатсан юм дээ. Аавчгээ болмооргүй байвал томоотой байл гин. Энэ үед фүү айл эдийн хоригдсан байх ба тэжээвэр хэрмээрээ мүгэн рүү захидал илгээдэг. Гэтэл өнөөх эмэгтэйг ч бас ийшээ оруулаад нэг бол хурмай хий эсвэл үх гинэ. Жим мүгэн хоёрч фүүгийн явуулсан захидлыг аваад унштал авраарай гэл болоо. Хаанаас гэж хайх юм бүү мэд. Харин энэ эмэгтэй урд нь аавтайгаа хамт бусад Христийн шашинтнуудтай нэг арал дээр нуугдаж үйж. Бас тэнд нь Сейзо гэдэг нэг залуу байсан ба түүнийг наран цэцгийн үнэртэй самурайч гэж ярьцгаадаг байж. Даанч тэр арлаас зугтснаас хойш түүнийг дахиж хараагүй гин. Бас номлогч хой чинь хотын даргатай нууц гэрээ хийснийг энэ эмэгтэйгийн аав нь олж мэдсэн болохоор цааш нь харуулсан юм байна штэ. Тэгснэ одоо болохоор охинтой нь хурмай хийнч гэж ах шиг. Дураараа мо. За тэр ч яах вэ? Фүү энэ хоёрын хурмыг дундаас нь балж чаяад яг алуулах гэсэн чинь жим мөгөө хоёр нөгөө зэвсгийн 8 хийдэг гаруудаар энтхийг заалгаад олоод ирч. Тэгээд энд байгаа хүмүүст бүх үннийг хэлсэн чинь номлогч хой бүр бандсандаа манай эдийг алах гэж хагаад өөрөө яг өгөх гэж штт. Яг үнэндээ энэ номлогч чинь Япон хүн байж таардیں۔ Тэгснээ бүр улаан цагаандаа гараад өнөөх эмэгтэйг яг буудах гэтэл буун гацаад за энэ удаад бол жинхнээсээ чад хийсэн бохоо те. Ингээд манай эд замдаа гарах болоход мүгэн ер нь тэр хайгаад байгаа самурай чинь чиний яг юу юм бэ гэхэд фүү үнэндээ бол тэр хүн манай аав байгаамаа гэдэг. Манай гурав явсаар дараагийн хоттой ирнэ. Эднэр бүр мөнгөгүй байсаар агаад аргалаа сурчжээ. Фүү ихэлж очиод өөрийгөө өргөдүүлж байгаа л үнгүй хоол идэхэр болчт юм байна. Тэгсэн энэ зоогийн газар нэгэн Гозе дуулж байх нь тэр. Гозе гэдэг нь энэ тэнгээр аялж авдаг хараагүй эмхтэй дуучдыг хэлдэг юм байна. Тэдний дуулдаг дуунууд нь үлгэр домгийн шинжтэй бөгөөд хүн бүхний сэтгэлд хүрэхээс гадна ихэвчлэн эмгэнэлт сэдвтэй байдаг гин. Гэтэл эндхийн хоёр атмаа хурж ирснээ өнөөх Гозег өөрсдийнх нь газар нутаг дээр зөвшөөрлөгөө дууллаа л гин. Тэгснээ дахиж хөгжимд арахгүй болтол нь гарын хуглаад хайчий гэсэн чинь мүгэн босч ирээд нөгөө хоёрыг хашраагаад хөөгөөд явуулчихна. Тэгж яагаад бас зүгээр байхгүй сэтгнээд байгаамаа. Энэ Гозегийн нэрийг Сара гэдэг юм байна. Бүх насаараа л ганцаараа аялж яваа болохоор манай эдэд хариуг нь барингаа хамтдаа аялж бас хоол унд байрлах байр гэд бүгдийн дааяа гэж шүү. Тэгээд энэд маань хамтдаа цааш явахаар болж Сараач утсан газар бүртээ дуугаад уулсаар. Нэг өдөр энэд хоол идээд суух зураа Сарагийн хөгжмнөөс зүйлттэй байгаа сахиусны талаар ярилцах бөгөөд энэ сахиусны утга учир нь үр хүүхдээ юунаас ч хамгаалахад бэлэн байгааг илтгэдэг гин. Сара уг нь нэг хүүхэдтэй юм байна л да. Гэхдээ хараагүй болохоор хүүхдтэй анхаарал халамж тавьж чадахгүй учраас өөр хүнд үлдээсэн бололтой. Оройн энэ хэд маань нэг газар хоноглохоор болно. Мүгэн Сараг их л сонирхоод байгаа бололтой. Сараач бас мүгэнийг харж чадахгүй ч гэлээ бас зүгээргүй юм шиг. Маргааш нь сүмд мөрөгчөөд гарч явах замдаа Сара фүүгээс нэг зүйл гуйсан нь эдний явах зам удахгүй салах учраас жим мүгэн хоёрын аль нэгийг аваад явмаар байна гэсэн байдаг. Оройн манай эд энэ хаваар багтнаад мүзэж явах зуур Сарагийн талга болчих. Тэгсэн харин нэг багтаа хүн Сараад зорилгоо бити мартаарай гэж шүү. Яг юу л болох гээд байна да. Маргааш өглөө нь фүү Жинээс Саратай хамт явах уу гэж асуухад Жин нэг их эргэлцсэнгөө шууд л зөвшөөрдөг. Тэгээд энэ эд маань хоёроо салаад явлаа. Гэтэл Сара харанхуй болмогц жинхэнэ төрхөө харуулж Жинийг алахыг оролддог.
Яагаад ч юм Жинтэй хувийн өс онцонтой юм шиг боловч Жин бүр юу ч ойлгохгүй. Ядж хахад Сара чинь ямар амар тулалдд юм бэ? Жин бүр яг алуултгийн даваан дээр гүүрний олсыг тастаад гол руу онцдог. Маргааш нь Мүгэн Фу хоёр гүүр нурсан гэхийг сонсоод яваад очтол Сараг усанд живсэн байхыг олдог. Гэхдээ арайч өгчээгүй амьд байна. Мүгэн уг нь Жинийг хайсан боловч шилнээс нь өөр юм олсонгүй. Тэгтээ Мүгэн бүр байд сууж чадахгүй буцаж гараал Жинийг хайж явтал Сарагийн зэвсгийг олдог. Тэгээд буцаж ирэнгүүтээ Сараад энэ зэвсэг чинийх үсттэй. Гэхэд Сара голын хэрэг дээр уулзъя гэж хэлчихэд гараад явна. Оройн энэ хоёр голын хэрэг дээр уулзахад Сара уг нь Мүгэнийг алах ямар ч хүсэл байхгүй ч гэлээ хүүхдээ аврахын тулд өөр аргагүйгээд тулалдахар болно. Хараагүй хүмүүсийн бусад мэдрэхүүн илүү хөгжсөн байдаг гэж сонсч ийсэн л та. Гэхдээ ингэж амар хөгжинэ гэж байх уу? Манай Мүгэний хөдөлгөөн бүрийн нэвч шувт харж байгаа юм шиг л амар бултхын хажуугаар дайралтууд нь ч бас оновчтой болсоор Мүгэн нилээн хүн чарах авчдаг. Сара түүнийг яг гүйцэтгэхдээ тэдний тулааныг алсаас харж исэн Фүү хурч ирээд Сараг болиулсан боловч Мүгэн бүр ялагдсандаа бачуураад яг тесэрлээ. Харин Жинийг энэ ууланд амьдардаг ах хуу болоод гэртээ авчирсан байв. Энэ ах хуу хэдийгээр марзан тоглоом шоглоомтой хүн шиг байсан ч гэлээ Жинд загас барих аргыг зааж өгсөн нь угтаа бол сэлэмчин хүний мэдэх ёстой маш чухал сургамж байдаг. Хүнд загас өгвөл нэг удаа л хооллоно. Харин загас барих аргыг зааж өгвөл нэг насаар нь цатгалан байлгана гэж үг байдаг. Чухал эрдэм сурсан Жин багштай талархаад нэрийг асуутал домогт самурай Миямото Мусаши байж таардаг. Харин өнөөх багтай хүн чинь Сараг дагаад ирсэн маргааштай багтааж наадуулаа зохицуул гэж тушаадаг. Жин нөгөө хоёр дээрээ буцаж ирээд Сара шиг чадварлаг алуурчныг яагаад өөрсдрөө нэлгээсний учрыг сайн мэдэхгүй ч гэлээ түүнийг заавал ажиллаа дуусгахаар буцаж ирнэ гэж хэлдэг. Шөнө болоход Мүгэн Саратай тулдахаар гарах гэж байхад нь Жин түүнд Сара нүдэрээ хардггүй болохоор чиний хөдөлгөөнийг урьдчилж таамагладаг. Загас барьмаар байвал усны урсгалын эсрэг биш дагуу хөдөл. Тэгвэл чи загас барьж чадна. Гэсэн чи Мүгэн юу л яриад байна да гэсэн маягтай гараад явна. Ингээд тулаан эхлэхэд Мүгэн өмнөх тулаанаасаа ямар ч ахицгүй байсан болохоор Жиний хэлсэн зөвлөхөөг дагсан боловч нээх амжилт олсонгүй. Харин Сара Мүгэнийг алах боломжоо ашиглалгүй түүний далайсан сэлмэнд нь өөрөө очиод зүсүүлчдэг. Яагаад ингэсэн бэ гэвэл улсаас гэмт хэрэгтнүүдийг алуулахын тулд Сараг хүүхдээр нь сүрдүүлж ажилуулдаг байсан ч өнөөдөр тэр хүүхдээ айл дээр нас орсныг олж мэдсэн болохоор цаашид амьдрах хүсэлгүй болж. Манай гурав ууланд алхаж явахдаа газраас баахан мөөг төвгээд идсэн чинь Фүү өнөөдөр зурхаа дээр мөөгнөөс болгоомжлогдсон байсан шүү дээ гэж хэлж дуусаагүй байтал газар цөмрөөд доошоо унцдаг. Гэтэл энд манай эдээс өөр хүмүүс байх ба гарын тасцсан ч цус гарахгүй. Зомби шиг юмнууд байд юм да. Тэгээд ардаас нь хөөгд очтол хэдэн хүмүүс алт ухаад байгаа мө гэлтэй ажиллаж шүү. Харин тэдний босс нэгэд нэг сонин нөхөр хурж ирснэ. Өвөг дээдс нь хойч үедээ өвлүүлсэн эрдэнсээ энэ газарт нусаан гих нууц тэмдэглэлээ үзүүлдэг. Тэгээд манай эдийг ч бас ажилтан туславал олсон эрдэнсийнхээ 10% өгнөхэд манай гурав зөвшөөрч эндээ ажиллахаар болдог. Гэхдээ Фүү энтхийн хүмүүс нэг л биш байгааг анзаарна. Гарын тасарсан байтал буцаад нийлцэн ч байх шиг. Чулуунд даруулсан ч өгөхгүй, бас дээрээс нь он цагийн тооллоо мэдхгүй. Хаав исэн өмнөх үеийн юм яриа л. Харин Жинд эдний ургийн бичгэн нэг л сэжигтэй санагддаг. Тэгээд Фүү боссын нууцаар харж исэн чинь яалтчгүй зомби амьлуулд юм да. Шоконд орсон манай хүн зүхтаад нөгөө хоёр дээрээ иртэл энэ хоёроосоо бас айгаад ухаан алдаад унчина. Харин Мүгэн зомбинуудыг яаж ч цавчсан нэмэргүй. Энэ үед Жин гарч ирээд ургийн бичгт нь боссынх нь нэр огт холбоо хамааралгүй гэдгийг харуулсан чинь босс нь энийгээ ч анзаараагүй ээж 500 жил эрдэнэ сайцсан байвал яах вэ? Тэгснээ бүгдээрээ бууж өгөхгүй шүү. Үргэлжлүүл чайнаа гэснээ хөгжмөө тоглолтол тэнгэрээс солир унаад ирвэ гэж. За энэ анги дээр гарсан маш ойлгомжгүй үйл явдлууд бол дэлхийн 2 дугаар дайны үед Япончууд Эзэн хаандаа ямар сохроор итгэж дагдаг байсан. Бас Эзэн хаан нь огт бууж өгөхийг хүсээгүй учраас үүний үр дүнд Нагасаки болон Хирошимад цөмийн бөмбөг хаяж хэмжээшгүй их хохирол амссан гашуун төвхийг ийхүү дүрсэлсэн байхаа гэж олон хүмүүс таамаглалт юм байна лээ шүү. За одоо гол үйл явдал руугаа оръё. Манай гурав бас л нэг хоолны газар хоол идчихэд тооцоо хийх мөнгөгүй болохоор Мүгэн шууд л зүхтахаар шийднэ. Гэтэл тэрний замд нэг бейсбол тоглодог нөхөр гарч ирдэг. Тэгээд Мүгэнийг ямар сайн шийдтгийг харчаад манай гурвыг маргаашийн тэмцээнд оролцсон гэвэл тооцоо гэж нь хийгээд өгье. Эсвэл эндээ үлдээд бүтэн сар ажил хий гэж авд юм да. Яаж ч утсан бүтэн сар ажилласнаас тоглосон дээр үсттэй.
Харин ямар учиртай тоглолт вэ гэхээр хэдэн 7 хоногийн өмнө Америкчууд энд газардаад Япон улстай худалдааны аймын гэрээг нэг тийш нь олгомоор байна. Эсвэл зүгээр сайхан дайн хийчих юм уу гэж сүрдүүлсэн юм байна. Энэ үед бейсбол тоглодог залуу дайн хийхийн оронд бейсболоор асуудлаа шийдчихье гэсэн юм байна л та. Тэгээд баг бүрдүүлэх гэсэн боловч олдсон хүмүүс нь бүгдээрээ айгаад яваад өгсөн юм байна. Нөгөө нэг бүтлгүй мөрдөгч чинь энд бас ирсэн Америкийн хөлөг онгоцыг ажиглаж байгаа юм байна. Ингээд тоглолт эхлэх болоход манайхны бүрэлдэхүүнийг л харчаач дээ. За тэгээд дүрмэнд нь амтан тоглож болохгүй гэсэн заалт байхгүй болохоор асуудалгүй л гин. Ямартай ч нөгөө залуу Жин 2 тоглолтыг нилээн дажгүй эхлүүлсэн ч мүгэн дүрмээ мэдхгүй ихний үнэг үүсэж алдаа гаргаад фүү нэг ч зохиж чадахгүй баахан оноо алдаад за энэ хөгшин бол бүр цохих байрандаа ч очиж зогсож чадсангүй. Одоо тэгээд нохоо хэрэм 2 хүртэл найдах юм гинэ. Энэ үед харин нөгөө залуу бүтлгүй мөрдөгчийг багтаа оруулдаг. Тэгсэн энэ хоёр ч бас хөөхөн дохиод зангаагаар тактика ойлголцоод байна уу та гэтэл хот. Харин Америкчууд дараагийн үеэс бохир тоглоод эхэлж шүү. Манай тоглогчдыг нэг нэгээр нь гимтээсээр агаад мүгэнээс өөр тоглох хөнгө боллоо гэж. Тэгсэн манай хүн зүгээр алж гинэ. Шидсэн бөмбөг болгоно галзуу хүчтэй болохоор айлынхаа бараг бүх хүнийг гимтээчлээ. Тэгээд айл багаас үлдсэн сүүлчийн гишүүдийн тоглолт за бараг тулаанд мүгэн ялалт байгуулснаар Америкчууд амлсан ёсороо нутаг утсан байдیں۔ Энэ үед Нагасакигийн хаан ихтэй манай Жин мүгэн хоёрыг алуулах гэж Сараг явуулсан хэргийн эзэн одоо өөрөө очиж зохицуулнаа л гин. Энэ нөхөр бол чадварлаг сэлэмчин бөгөөд өөртөө нэн тэнц хүн гарч ирэхгүй өдийг хүрсэн гэж шүү бүр. Харин манай гурав зорьсон газраа дөхөх тусам фүү жоохон гонигтай байгаа болохоор Жин мүгэн хоёроор өнгөрсөн амьдралыг яриулдаг. Мүгэнд бол яриад байх нэг их онц зүйл байхгүй. Нэг сони юм гэвэл энэ хоёртой уулзахаас өмнө нэг сүрхий тэмдэг үзүүлээд пэдэгээдсэн хөгшнийг алдсан гин. Тэгэл болоо. Харин Жин багада эцэг ихээ алдаж өнчөө үлдсэн болохоор тулааны сургууль бараадаж тэндээ хүүхэд насаа өнгөрөөсөн. Бас тэр сургуулийнхаа багшигаа хөнөөсөн болохоор тэндээсээ хөөгдөд ямар ч зориггүйгээр хэрэн хэсүүжилдэг байж. Харин Фүүгийн ээж нас барахаас өмнө аавын үхээгүй амьд байгаа гэдгийг хэлсэн боловч Фүү аавыгаа хайх зориггүй байсан тул чаддгүй байж. Гэтэл Жин мөгөө хоёртой таарсан цагаас хойш аавыгаа хайж олох итгэлтэй болж сэтгэл шулуудсан гин. Үүний дараа Жин аяллаа дуусгачаад Фүүтэй хамт байя гэсэн чинь Фүү болохоор мүгэнд сайн гэж шүү. Манай гурвыг мөшгөж яваа өөр хүмүүс ч бас байгаа юм байна штэ. Эднэр нь бас жоохон хэрцгий гарууд л ах шиг байна. Харин манай хэд очих ёстой арал руугаа явах завинд суугч итэл Фүү нөгөө хоёртой мөнгө өгөөд дэлгүүрээ явуулчихдаг. Тэгсэн чинь мөнгөний удан дотроо үүнээс цааш та хоёрт найдлахгүй ганцаараа явлаа гэсэн захидал үлдээчих. Тэгээд арал дээр буугаад өнөөх самурагаа хайж хүн болгоноос асуусан боловч амжилт олсонгүй. Гэтэл энэ эмэгтэй Фүүд өнөөх самурагийнх нь гэрийг зааж өгөөд хурдлахгүй бол тэр хүн чинь удахгүй шүү гэдэг. Энэ үед Жин мүгэн хоёр дээр нөгөө алдартай сэлэмчээ урж ирээд наран цэцгийн үнэртэй самурай гадаадын шашинд нэгдэж их орноосоо урвсан учраас шоогүн түүнийг алах гэж эртнээс хайж байлаа. Гэтэл түүний охин нь аавыгаа хайж байгааг мэдээд охиныг нь дагаж явсны эцэст тэр самурайг хаана байгааг нь олж чадлаа. Харамсалтай нь та хоёрын аялал энэ хүрээ дуусхан дээ гэж хэлдэг. Фүү нөгөө эмэгтэйгийн хэлсэн газар руу явж байтал өнөөх хэрцгий алуурчин айл эдийн ирцэн байдیں۔ Нөгөө талд харин мүгэн сэлэмчний эсрэг тулалдсан боловч тээс ондоо төвшний хүн байх бөгөөд мүгэнээр бараг наатаад байгаа юм шүү. Тэгснээ Жинийг болохоор багшигаа алсныг мэдсэн. Бас ямар тулааны арга ашиглаж багшигаа алсныг ч мэдсэн байдیں۔ Тэгээд тэр аргаа харуул гэж шүү. Энэ нөхөр чи өөрөө бас их сонио аргаар тулдах юм аа. Манай хоёр хоёулаа байсан ч барах шинж харагдахгүй л. Гэтэл нөгөө хэрцгий алуурчдын нэг нь хурч ирснээ Фүүг барьцаалснаа хэлж мүгэнийг хурдан очихгүй бол тэр охиноос чинь юу ч үлдэхгүй шүү л гин. Ингээд мүгэн явж Жин энэ сэлэмчэнтэй хаалц үзэхээр боллоо. Урд нь энэ сэлэмчин Жиний багшийн тулааны сургуулийг эзэмшилдээ авах гэж байсан юм байна. Тэгээд сурагчдаа хөлсний алуурчин болгож бэлтгээ гэд багшийн шахалтанд оруулж байж л дээ. Харин Жин үүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ багштай хэлсэн ч энэ сэлэмчингой багшд нь Жинийг хөнөө гэж тушаасан юм байна. Уг нь багш нь Жинийг залгамжлагчаа болгохоор бэлтжижсэн юм байна л да. Харин Жин өөрлөнд дайрсан үнийг багшигаа байна гэж мэдлгүй алдсан юм байна. Ингээд Жин өөрийнхөө жинхэнэ өстөнд дайснаа олж мэдлээ. Харин мүгэнийг завин дээр явж байхад нь нөгөө алуурчин бүр очих газраа очтол тэс чадахгүй нэ гэд шууд эндээ үзэхэр болно. Давчуухан завин дээр болохоор мүгэний сэлэм сул талтай байлаа. Гэхдээ манай хүн бол ямар ч нөхцөлд заавал ялдгал хүндээ. Тэгээд Фүүг олоод иртэл нөгөө алуурчин манай Фүүг баахан зодцсон байдیں۔ Энэ алуурчид чинь ах トゥ 3 юм байна.
Урд нь улсын ажил хийдэг байхдаа Мүгэний хуучин хамтрагчтайгаа хамт дээрэмдхийг оролцсон өнөөх элсэн чихэр атсан улсын онгоцыг хамгаалж ээж. Тэр үед том ах нь Мүгэнд хөлөө тасдуулж зэрэмдэг болоод ах トゥ гурав ажилгүй болж эд хөрөнгөөч бас хураалгасан юм байна. Тэр үеэс хойш Мүгэнийг олж алах цорын ганц зорилготой болжээ. Мүгэ харин Фүүг сулж явуулаад өөрөө оронд нь сэлэмгүй тулалдахаар болдог. За тулалдах ч гэжтэй манай үнийг өстой яргалж өгч байна. Энэ үед арал руу нөгөө сэлэмчин изж явах ба жинтэй хийсэн тулаан аль хэдийн дууссан байлаа. Мүгэн маань нилээн тамлуулсны эцэст ямартай ч нэг хөөрхөн арга хэрэглээд сэлмээ авч чаддаг. Тэгсэн ч энэ алуурчин бас нилээн үзээтэй юм аа. Барьж байгаа зэвсгээч бас сайн ашиглад юм байна. Гэтэл Мүгэн зүхтаж явсаар задгаа талбайд гарч ирж байгаад өнөөхий чинь өрхөнд оруулаад өөрийнх нь зэвсгээр зүйл дуусгадаг. За ингээд арай гэж нэг дуусуу гэтэл нөгөө том ах нь хурж ирснээр Мүгэнийг буудчдیں۔ Харин Фүү энэ бүх аяллаа эцэст аавтайгаа уулзаж дотроо тээж явсан бүх гомдлоо хэлсэн ч нэгэнт урт насгүй болж хэвтэрт орсон үнээс одоо юу үсгэвдээ гэд гараад явна. Гэтэл нөгөө сэлэмчин хурж ирээд шоогууны тушаалыг биелүүлж яваагаа хэлж ааваас нь сүүлчийн үгийн асуудал аав нь хөрхий охиноосоо уучлалт гуйснаар сэлэмчин түүнийг зөвл дуусглаа. Бас болоогүй зөвхөн аавын биш гэр бүл ойр дотныхны ч бас хөнөөх ёстой гин. Манай Фүү бүр зугцаар агаад хадан цохинд тулаад ирлээ. Гэтэл энэ үед тэдэн дээр жин хүрээд ирнэ. Тэгээд багшийнхаа хамгийн сүүлд зааж өгсөн арга болох хизээч ялахгүй өрсөлдөгчөө ялах цорын ганц арга бол өөрийгөө золиослоод тэр хүнээч бас зүйл дуусгах аргыг хэрэгжилж ямартай ч сэлэмчнийг яллаа. Энэ үед Мүгэн алуурчдын том ахыг алах гэсэн чинь тэрэгцэр доороо баахан тесрэх бөмбөг нууцсан байдیں۔ Хөөхий манай Мүгэн энэ удаад ч бас үхлийн бурхантай нүүр тулсан ч гэлээ үхэх цаг нь болоогүй юм байна. Тэгээд Жим Мүгэн хоёр маань амлсан ёсороо урт удаан хүлээсэн тулаанаа хийсэн боловч хинэн ч ялсангүй гэж. Угаасаа л ялагч нь тодрох ёсгүй тулаан юм шүү дээ. Үүний дараа Фүү аавыгаа оршуулж манай хоёр ч бас биеинд дээрсэн бололтой. Одоо бол Мүгэнд Жинийг алах хүсэл төрхөө байсан гин. Харин Жим болохоор найз нөхөдтэй болсондоо юунаас ч илүү баяртай байгаагаа хэлдэг. Ингээд манай гурвын зам салах болоход Фүү анх нөгөө зоос шидсэн штэ. Тэр зоос үнэндээ бол уртлаараа буусан ч гэлээ манай хоёрт артлаараа буусаан гэж итгүүлээд энэ үртэл дагуулад явцсан байвал яах вэ? За ингээл болоо. Манай ядууч гисэн хөгтөө хөгжилтэй самурай нарын адал явдал энд хүрээд дуусж байна. Та нарт таалагдсан бол лайка дарахаа мартав. Тэгээд дараагийн анимаар уулзтлаа. Түр баяртай.